Нэрт найруулагч Кристофер Ноланы шинэ төсөл болох Tenet кино эх 7 дугаар сарын 17-нд нээлттэй хийх хуваарьтай байгаа билээ. Гэвч дэлхийд дахныг нөмрөөд байгаа коронавирус цар тахлаас шалтгаалж кино театрууд хаагдж олон нийтийн арга хэмжээнд хориг тавиад удаж байна. Киног бүтээгч Warner Bros компани удирдлагууд нээлтийг хойшлуулах шийдвэр гаргахад ойрхон байсан ч найруулагч Нолан төлөвлөсөн хугацаанд нэг хүсэлт гаргаж киноны продюсерууд ч түүний саналыг хүлээж авсан. Учир нь цар тахлын дэгдэлт намжсны дараачаар хүмүүсийн кино театрт үзэх анхны томоохон бүтээл нь Tenet гэж нэрт найруулагч хүссэн гин. Гэвч цаг үеийн нөхцөл байдал сайжрахгүй байгаагаас үүдэж киноны нээлт зайлшгүй хойшлох магадлал өндөр байгаажээ. Сүүлд гарсан шинэ мэдээллээр Warner-ийн ах дүүс дэлхийд дахны кино театруудын 80% нь нээгдсэний дараачаар Tenet киног театрт нээн хэмээн мэдгдсэн нь уг киноны нээлт хойшилсан байх магадлалыг өндөр болгож байгаа юм. Зөвхөн уг төсөл гэлтгүй энэ жилийн хавар 100 нээлттэй ихээр төлөвлөсөн хүлээлт өндөртэй олон 10 кинонууд нээлтийн төвөө энэ жилийн сүүл юм уу эх жил хүртэл хойшлуулад байгаа билээ.